Эдийн засгийн дараагийн мэдээлэл хүргэе. За манай улсын хувьд засгийн газар за эрчим хүчний үнд одоо тогтоом барих сонирхолтой байдаг гэдгийг аудитор дүгнэн гаргасан байна. За ерөнхийдөө манай улсын хувьд эрчим хүчний салбар ямар төр зурагтай явдаг вэ гэхээр нийтдээ дулааны цахилгаан станц 8 байдаг. За салхиных 3 байдаг. За нарны 6 цахилгаан станц байд юм а. За эдгээр цахилгаан станцын нийт хүчин чадал нь өдөрт 1260 мегаватт байдаг. За үүнээс илүү хэрэглээгээр одоо аж ахуйн байгууллага болоод иргэд тухайн өдөртөө хэрэглэх юм бол тэр илүү хэрэглээг бид бүхэн Оросын албаны улсаас импортоор авд юм а. За ерөнхийдөө тооцооллоод үзэхэд өдөртөө Монгол улс за 4 тэрбум төгрөгийн цахилгаан эрчим хүч хэрэглэдэг. За үүнээс импортоор нэг дунджаар 63 сая төгрөгийн импортоор цахилгаан эрчим хүч авдаг гэсэн ийм тоо мэдээлэл байд юм а. Ямар нэг нөөц тоноглолгүй ажиллаж байгаа. 100% ачаалж ажиллаж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ маань бол өөрөө аюулгүй байдал талтаа бол маш өндөр эрсдлийг дагуулж байгаа. Манай станцууд бол та хүн үндсэндээ мэдж байгаа. Одоо хамгийн залуу 4-р станц 83 оны 38 настай. Нөөц тоноглолгүй байгаа учраас ямар нэг системийн хэмжээнд ямар нэг аваар саатал тоглолт гарахад одоо манай Монгол улс тэр чигээрээ харанхуй болох өндөр эрсдэлтэй. За яг өнөөдрийн байдлаар хэд манай улсад бид 1 кВт цагийн дундаж үнэ 175 төгрөгөөр хэрэглэж байна. За гэтэл энэ нь яг одоо зах зээлийн ханшаараа тогтоох юм бол энэ дүнг 30% өсөх шаардлагатай гэдгийг бас албаныхан хэлдэг юм. За уг нь цахилгаан эрчим хүчний дундаж үнийг эрчим хүчний зохицуулахаараа тогтоох хэрэгтэй байдаг. За гэтэл эрчим хүчний зохицуулахаараа энэ дундаж үнийг тогтоож чадахгүй. За энэ байдал алдагдсан гэдгийг аудитын дүгнэлтээр гарсан байна. Манай аудитор бол энэ эрчим хүчний үн тарифыг хараад бусаар тогтоох зарчмыг ер нь хэрэгжүүлэхгүйгээр дүн тариф бүрэн интегсжээгүй байна гэсэн дүгнэлт бол гарсан. Засгийн газрын зүгээс одоо үнийг ерөнхийдөө барих одоо сонирхолтой байдаг нь аудитор бол тогтоогдсон. Тэгэхээр засгийн газар маань эрчим хүчний одоо үнийг тэр хэрэгжүүлж байгаа байгууллагыг одоо бүрэн эрхийнхаа хүрээнд ажиллахад нь дэмжлэг үзүүлж ажиллах шаардлагатай гэсэн зөвлөмжийг бас давхраас хөрвүүлж байгаа. За цаашид цахилгаан эрчим хүчний салбарыг алдагдaltaгүй ажилуулах хүрээнд ийхүү үнийг нь 30% нэмэх шаардлагатай гэдгийг эдийн засгчид онцлон хэлж байна. За мөн дээрээс нь одоо хараат бус байх шаардлагатай. За мөн зах зээлийн үндийн түвшинд нь хүргэх хэрэгтэй гэдгийг онцолж байна. Тэгэхээр энэ үнийг илүү зах зээлийн одоо зах зээлийн үнийн түвшин хаана байна тэрнийг ойртуулах ёстой. Ингэхдээ яаж бид нар иргэдэд өндөр дарамт авчрахгүйгээр боломжийн түвшинд боломжийн хугацаанд шийдэх. Энийг шийдсэний дараа бол тэр хувийн хэмжлэгийн хөнгө оруулалтад өөрсдөө орж ирэх байхгүй. Энийг шийдэхээс нааш бид нэр энэ цахилгаан эрчим хүчний салбарт бол төрийн л оролцоог ярина гэхээс биш хувийн хвшилтанд даатгах тийм боломж бол болцсон байхгүй.